Бидний аялал бол их сайхан болж байна. Бид одоо өчигдөр өглөө Улаанбаатараас гараад ингээд Дундгой аймгийн Ардчилсан намын гишүүн нийт 67 оны бүрэлдэхүүнтэй аялал маань үргэлжлэж байна. Тэгээд яг одоо Бээжинд нэг өдөр аяллаа. Бээжингийн аялал маш өндөр сэтгэл төрүүлсэн. Тэнд одоо Бээжингийн амтны хүрээлэнгээр аяллаа. Мөн одоо уран барилгын гайхамшигыг үзүүлсэн шовооны үрдэр гэдэг зөндөө Бээжин хотын сайхан одоо олоос альжуулчлалын анхаарлын төвд байдаг сайхан дорсолтой газруудаараа зочлоо. Сэтгэл өндөр байна. Тэгээд үүнийхээ үр дүнд ч гэсэн үнэхээр сайхан амраад эрч хүчтэй их зүйлийг хийдэх бас тэр сайхан энергийг бас хөндлүүлж байгаа гэж бодож байна. Одоо чэйж рүү аялал маань үргэлжлэн ишөөлөө сайхан байх бах. Тэнд маш дог цаг мөчийн өнгөрөх болно. Тэн миний талбайгаар аяллаа. Ингээд одоо бид тоноглоод өнөө өглөө чэйж рүү Бээжингийн энэ капитал гэсэн энэ авраг том нисгонгосны буудлаас Korean Air-ийн компани онгоцонд суугаад одоо нисэх гэж байна. Ингээ хэдэн цагийн дараа чэйжүүд очино. Энэ үед бол энд бол одоо бид 3 хоног амрах чэйжүү арлаар аялах ийм том аялал биднийг хүлээж байна. Маш өндөр сэтгэлтэй байна. Энэ Дундгой аймгийн Ардчилсан намын хорооны нийт гишүүдийн өмнөөс одоо энэ аяллыг зохион байгуулж байгаа хүмүүст баярлж талархснаа илэрхийлэх байна. Сайхан аялал болж байна. Ингээд өнкөлөртэй баярлаа гэж хэлмээр байна. Өнөөдөр бид нар энэ Солонгосын үзэсгэлэнд Чэйж арал дээр дөнгөж одоо газарлаа. Тэгээд далаа харлаа. Далаа нь бас усан онгоц харлаа. Үүлэн дундуур одоо бислээ. Тэгээд үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Одоо энэ Чэйж арал дээр аялах хугацаанд бид нар бас их юм үзэж одоо олон газартай танилцж ингэж одоо сайхан аялах байхаа гэж бодож байна. Сэтгэл их өндөр байна. Тэгээд энэ аяллыг хийж байгаа даа. Тэгээд сая Бээжингээр бас нэлээд аялж ирлээ. За одоо чэйжүүд бууж байна. Зөндөө олон сайхан зүйлийг үзээд орон нутгад очиж хэрэгжүүлнэ. За ингээд бид Солонгос улсын алдарт Хавай гэж хэмээн нэрлэгдэх Чэйж арал дээр дөнгөж орж ирээд одоо гайлаас мэдүүлгээ өгөөд гарч ирж байна. За миний хувьд анхны зорчигч бол гарч ирэх гэсэн боловч яахан саатлаа. Энэ маань бас энэ гайлын байцаагч маань жаахан шин бөгөөд за туршлага муутай юм шиг санагдлаа. Тэгээд бусад байцаагчнаасаа нэлээ их зүйлийг асуудал авалж Монгол иргэний үнэмлэх Монгол нисхийн тийзм маань лавуулж үзснэ нэг арай хийж гарч ирлээ дээ. Би гэр бүлийн хамт явж байгаа гэдгээ бид хоёрыг ингэж хам сайхан аялуулж байгаад мөнгөдөр том бас дахин талархал илэрхийлье. За аяллахын сэтгэл байна. За маш сайхан явж ирлээ. Одоо онгоцоор далай дээр өрөөд. Тэ. Далай харагдаад их онгоцоор их гоё явж ирлээ. Тэгээ бас энэ гоё орноор бас зоолуулж байгаа намын үндэсний цэцхорооны мөнхөлөртөө бас баярлалаа. Сайн явж ирцгээе. Сайн явж ирлээ. Дайжгүй наа. Өнөөдөр хүмүүсээ тасаал гэж. Өөрөө энд ажилтдаг үү? Тэ энд ажилтдаг. Ямар яаж ажиллаж? Жуулчны компанид одоо энэ авчирж байгаа Солонгос талыг хариуцаад ажилладаг. Одоо энд ямар компани, ямар хүмүүсийг яаж хүлээж авч байна? Ямар хүмүүсийг ухтан авч байна өөрөө? За Солонгосын хандуу төр аялал жуулчлалын компани Монголын Нью жуулчин төртэй хамтраад тэгээд аялал зохион байгуулж байгаа энэ удаа 67 хүний бүрэлдэхүүн тийм аялал зохион байгуулж байгаа. Тэр 67 хүн хаанах ямар хүмүүс юм бол? Энэ ирж байгаа хүмүүс болохоор Дундгай аймгийн Мөнх Холор сангийн Дундгай аймгийн Ардчилсан намаас ирж байгаа хүмүүс гэж хэлсэн. Ямар хөтөлбөр байгаа вэ? За тэгээд Чэйжүүгийн үзэлтэнд аялал жуулчлалын газруудаар танилцуулна. Тэгээд хамгийн чухалнаас манай одоо энд тоглолт хийдэг Морьтон Монгол залуучуудын тоглолт хамгийн чухал нь л гэж бодож байна.
За баярлалаа. За өнөөдөр чэйж орол дээр үзлэн сайхан чэйж орол дээр ирээд маш сайхан сэтгэл өндөр байна. Далаа гэдгийг анх удаага харж баярлалаа. Хой гамбах. За аяллахын сэтгэлийн хаалцтай. Аяллахын сэтгэлд бидэнтэй хаалцтай. Ер нь тун давгүй ажтайхаа явж байна уу. Гэхдээ нэг асуудал байна. Оноо мянган удаа сонсноос нэг удаа үз гэдэг нэг удаа үзчихэр юм байна даа л гэж бодож байна. Чэйжүүдээр сэтгэл ханагчлалууд харагдсан нь анхны одоо харсан зүйл чи юу вэ тань? Уул манан далай ялангуяа миний хувьд бол одоо говийн хүн далай гэдэг бол ерөөсөө энэ тухай их ном уншиж байсан. Гэхдээ ном уншихны хэрэг үзэх бас өөрөө байдаг юм аа л гэж бодож байна. Их баяртай байна. Баярлалаа. За бүжиг аяллахын сэтгэлийн хаалцтай. Сайхан явж ирлээ. Бээжин хот одоо сайхан олон сайхан шин зүйл үзлээ, харлаа. Хамт нөхдийнхээ хамт сайхан юм үзэж чарж ингэж яваад их баярлж байна. Далай дээр онгоцтой явж хаад ямар сэтгэл төрж танд? Гоор далай дотор нь ороод далайн онгоцоор харин юммаар сэтгэл төрсөн шүү. За баярлалаа. За хил гайлын талаар Ахын нэг зориод нэг юм тэмдэглэж хэлэх гэсэн. Би аюугаа утсан орхицсан байна онгоцонд. Тэгсэн онгоцны үйлчлэгчд нар авчирч өгч байна. Энэ бол одоо бас соёлтой сайхан бас нэг хүн их гоё сайхан сэтгэлдэлэр бол миний утсыг авчирч өгч байна. Араас нь яг одоо хэдэн номерт суусан гэдгийг хараад тэгээ утсан байна өглөө. Шар улаан гэж багийг 2 хуваасан байгаа нийт групп 67 хүнийг 2 хуваасан байж байгаа. Тэгээд шарынхан болохоор зэрэг 34 байгаа. Зурглаач Петртаа нийлээд 34 болж байгаа. Улаан багийнх нь болохоор зэрэг нийтдээ 33 хүн байгаа. Ингээд нийтдээ тэгээд 67 хүн болж байгаа маа. Одоо бол ингээд хүмүүсээ бүртгэж авч явах шиг байна. За түрүүн бол ингээд шар багийнхан зураг авахулсан бол одоо ингээд улаан багийн 33 гишүүн зураг авахлах гэж зогсож байна. За одоо энэ зураг авахул дуусчаа тэгээ бүгдээрээ автобусандаа суугаад бууд руугаа явцгаана. Тэр бууд нь бол тэр нэг Солонгосын нэг олон анги сериал хийсэн алдартай кинонуудын нэгэн л юм шиг байна. Нэрийг нь бол харахад сайн одоогоор бол мэрэг байна. Азийн хаваа гэж үдгсэн төгөө чийж баардаг чинь одны байдал уул ус одоо зам талбай нэг иймэрхүү байдалд харагдаж байгаа шээ тий. За амраах маань одоо бас манай нэг гишүүнтэй ингээд уурж явах шиг байна. Манайхан ингээд уурж юм да. Өдөр бол цаг агаар бол нэг тиймэрхүү бүрхэгдүү цастай байна. Цасууд үе ороод орсон байдалтай байж байна. За өнөөдөр бол ингээд сая ингээд бууцсан байж байгаа. Чэйжүүд буугаад бид нар автобусандаа сууж байна. Автобусандаа суудсан байна. Тэг гадаа бол нэг иймэрхүү байдалтай л байна да. Энэ бидний гарахад 6-ны өдөр гарахад 5-ны орой бол их хүүтэн бараг цасаар шуурж ирсэн. Тэгээ Бээжинд ирэхэд бас ингээд бас их хүүтэн байсан. Тэгээд бид нар бас чэйжүүд ирэхэд бас ингээд хүүтэн байж. Тэгээ үндсэндээ Сибирийн гэж яриад байгаа эрсдэл суур амьсгалын нэг нь одоо ингээд ерөнхийдөө урд зүүн урагшаа ингээд чиглэлтэй нүүж явж байгаа юм болоо гэсэн нэг тийм таамаг төрж ин да. Одоогийн байдлаар бол та бүхэн гадаа ямархуу байдалтай харж байна. За тэгээ шаардлагатай гэвэл бас өшөө бус ойр туулж өшөө бүрэн харуулах боломж болцоо байна. За нөгөө өдгсөлт халуун оронтой адилхан уур амьсгалтай гэдэг чийж хаалган иймэрхүү байдалтай байж байна. Тэгээд өшөө цаашдаа их олон зүйлүүдийг харуулна гэж бодож байгаа. Тэгээд одоо хэдүүлээ хоол идчихэд тэгээд ерөөс өнөөдрийн хөтөлбөр бол 3 л газар байгаа. Ургамны цэцэглэгт хүрээлэн тэгээд нөгөө чөтгөрийн зам тэгээд хайрын музей гэдэг энэ 3 хөтөлбөр. Тэгээд оройны хоолнд орчоод дээрөөсөө буудлал руугаа хөдөлж байна. Can't buy me love, can't buy me love. I'll buy you down and bring my friend if it makes you feel alright.
I'll get you anything, my friend, if it makes you feel alright. 'Cause I don't care too much for money, but money can buy me love. I'll give you all I've got to give if you say you love me too. I may not have a lot to give, but what I got I'll give to you. I don't care too much for money. За ингээ манайхан бол хоолндоо орцгоож байна. Зарим нь бол ингээд завдаа суудсан яг үндснийхэн ширээн дээр байж байна. Зарим хэсэг маань болохоор завил сууж чадахгүйгээд хөгшин настаа жоохон ахмад хүмүүс бол болсон гэдэг. Европ хэлбэрийн бидний өдөр тутмын хэрэгцээ болсон ширээн дээрээ сууж үйлчлүүлж байна. За тэгээд одоо ингээд сэтгэлийн сонсч эхлэе да. За сони юу байна? Сайн яваад ирсэн. Анхудаага ингэж цодог хоол идэж шít. Зөвхөн хачрын нэг хамттай харагдаж байна. Хоол өөрөө ирэхээр их гоё хоол ирэх баха. Тэгээд хужаа хятадыг бодвол үнэр нь хүртэл шал өөр, өнгө нь хүртэл шал өөр байлаа. Буухад агаар их гоё ахиухан амсгалж аваад явна гэж бодож байгаа. Шул нь бол манайхаар бол манай Монголд бол дахианы шул шиг амттай юм байна. Тэг мах нь бол одоо гахааны махтай гоймон өрөөмөн ингээд одоо монголоор бол тийм гоймонгууд одоо шулунд байдаг. Яг тэр шиг шултай юм байна. Ханчин болохоор яг Солонгосын ресторан шиг ингээд энэ бол ингээд сонгон цуутай сонгон энэ бол одоо нэг халуун ногооны нөгөө юу байдаг. Хоолнд болохоор одоо энэ халуун чинжүүний нөгөө дотор талын буурцаг нөгөө тийм халуун яг тэр шиг. Энэ бол одоо кимчи энд бол нэлээд алдартай түгээмэл иддэг гэж байна. За бид Чежо хотын одоо чөтгөрийн зам нэртэй газар хурцсан ирчгээд байна. Манай намаар нэг гişүүд бүгдээр ирсэн. Тэгээд бид нар яг машиныг арагийн салгаад зогсоход яг өөдөө өнхөрдөг байдлыг одоо бүгдээр ажиглаж байна да. Ус асахад шууд өөдөө ургасдаг. Ийм сонин одоо баягалын гэдэг юм тогтцтой газарыг үзэн сонирхож байгаа. Тэрнээс гадна тэрийг хардаа тэрийг харуул та өөдөө. Энэ бол өөдөө өнхөрж байгаа байхгүй. Тэр харин дээрээсээ салхитай учраас удаан өнхөрч байна да. Тэ. Тэгээд энийг болохоор энэ Чежогийн хүмүүс болохоор тайлбарлахдаа энэ өвөг дээдсийн хэрэгсүүрүүд одоо энэ харагдаж байгаа хэрэгсүүрүүд дандаа энэ таталцлын хөвч одоо энтэйг домогтой холбоор тайлбарладаг. Нэг талаас чөтгөрийн зам гэд нэрсэн. Одоо эндээс ирж байгаа машинууд маань дандаа араагаа салгацсан, араагаа нейтралны байдлаар тавьдсан. Тэгээд явж байгаа өөдөн өнхөрч байгаа ийм машинуудыг харуулж байна да. Тэгээд энэ сонин байдлуудыг одоо энэ Чежо харгал дээрх сонин тогтцтой газрууд, энэ сайхан газруудыг үзүүлж байгаа бас дундууд Мөнх Улар сангийн одоо тэргүүн Мөнх Улартай бас их баярсан талархснаа илэрхийлж байгаамаа. Энэ бол нэг 1500 гэж байгаа юм байна. Ерөнхийдөө энэ манай чөтгөрийн өндөд ирээд бас юм үзэж байна. Энэ машин эднээс нумтарчаа дээшээ өгсөөр явдаг юм байна. За ерөнхийдөө энэ хоол моол нь бол янз бүрийн юм амсаж идэж явж байна доо. Ер нь сайхан байна. За. Ерөнхийдөө одоо манай Монголоор маань бид бүхнийгаа ингэж авч яваа ийм найрамдал ерөнхийдөө хүчтэй хөндлөл гэсэн үрээтэй явж байгаа. Сайхан байна. Сайхан бүгд ерөөсөө эвсэг найртай хамт олон гэдгийг одоо энэ утгаараа л харуулах хэрэгтэй гэж бодож байна штэ. Амжилт. За ингээ манай группийнхан энэ хайрын музейк дээр ирж байна. Хайрын музей нь бол ингээд Can't buy me love, can't buy me love. I'll buy you a diamond ring, my friend, if that makes you feel alright. I'll get you anything, my friend, if it makes you feel alright. 'Cause I don't care too much for money, but money can buy me love. I'll give you all I've got to give if you say you love me too. I may not have a lot to give, but what I got I'll give to you. I don't care too much for money, but money can buy me love, can buy me love. Everybody tells me so, can buy me love. No, 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 say you don't need no diamond ring.
fine. Tell me that you want the kind of things the money just can't buy. I don't care too much for money. Money can buy me love. Buy me love. Everybody tells me so. Can buy me love. I don't care too much for money. Money can buy me love. Buy me love. Love. Buy me love. За бид нэр хайрын паркаас гараад ер нь бол бүгдээрээ тэгээд энэ эхний өдрийн аялал маань дууссан байж байгаа. Тэгээд буудалтай очиж амраад маргааш нь бид нэр маргааш өглөө эртлэн босоод Чингисийн хар сүлдний тоглолтыг үзэхээр явсан байж байгаа. Аялагчид 2 дахь өдрөө Чингисийн хар сүлд нэртэй марины тоглолтыг үзээ байж байна. Тэгээд үнэхээр одоо Монгол жүжигчдэрээ бахлаа. Ягаад гэвэл манай энэ Монгол жүжигчд маань бол одоо Жимүүн, Тэжи янз бүрийн киноны каскадеруудыг гол дүрүүдийг одоо тоглолтод тоглосон. Тэгээд бид бүхэн бас одоо Монголын тоглолтыг үзээд бас манай монголчууд эдгээр цогцсон дэлхийд бас авьяаслаг гэдгээ харуулж байгаад бахалтай байна. За бид нар Чэшүү харалт Монголын одоо мөртний гайхамшиг Чингисийн хард сүлд ийм тоглолтыг үзэж байна. Энд бол одоо Монгол хүний Чингис хааны цэргүүдийн Монголын нуус товчааны төвхтэй холбогдсон ийм мордны гайхамшиг тоглолт үзэж байна. Тэгээд энэ бол одоо энэ харал дээр эзэнт гүрэн манай одоо өвөг дэс Чингис хаан одоо ноёлж ирсэн ийм түүхийг харуулсан ийм маш гоё тоглолт болж байна. За сайн байна. Энэ өдрийн минь төргийа. За өөрч бас энэ өдрийн минь төргийа. За тэгэхээр одоо энэ мордны гайхамшиг гайхалтай тоглолтыг үзлээ. Бид нар бол хүүхэд байхдаа ингээд циркт үзэж хардаг байсан. Тэгсэн чинь одоо ингээд тоглолтууд нь өөр болцсон, бүр дэгэлт нь өөр болцсон, тавилт нь өөр болцсон байна л да. Тэр тухайга та сайхан. За манай энэ Чингис хааны догшоо хар сүлд тоглолт бол одоо энд анх тавигдаад 4 дахь жилдээ орцсон явж байна. Одоо 4 сая гаруй үзэгчд хүргэсэн. Энэ бол дандаа гадаадын жуулчд байсан. Энэ хэмжээгээр одоо эх орноос сурчилсан гэж үзэж болно. Ер нь бол морины монголчууд гадаад жишээл Солонгос тоглоод энэ жил бол 15 дахь жилдээ тоглож байгаа. Тэгээд энэ тоглолт маань болохоор ерөнхий агуулга нь бол 5 бүгдээр өтсөн баг. Тэмүүжин Жамуухын хүүхэд наснаас өсвөлээд тэгэл Монголын амьдрал, уурхэл нөхрөл, тэмцэл, тулаан тийм ээ. Морин дээр юу хийж болохыг бүгдийг нэг цагийн дотор үзүүлдгээр их онцлог байгаа. Ер нь ингээ хаалт гайхалтай байна, гайхамшигтай байна. Одоо ингээ бүхэл бүтэн нуус тавчаа ингээ нэгхэн цагийн дотор ингээ хурангуулаа тийм ээ. Дотроо бас хошин шог жижигхэн фаны мор зэрэг байсан шүү дээ тийм. Их мэтлэн ингээ харлаа л да үнэхээр сайхан байна. Тэгээд ер нь бол ингээ энэ хаанаас ямар улсууд ирсэн байгаа тэрийг бол одоо таавар. Олон монголчууд ирдэг. Өнөөдрийн одоо зочд маань бол Дундгой аймгийн Мөнх Болор сангийн тэтгэлгээр олон монголчууд ирж одоо манай хүүхдүүдэд бас сэтгэлийн их бэлэг байрлаа. Манай хүүхдүүд чинь бас олон зуун сая үзэгчид тоглодог гэсэн Монгол нутгаас хүн ирэхээр бол одоо үнэхээр их сэтгэл өндөр байдаг. За тэгээд Мөнх Болор сангийн зочд маань болохоор зохион байгуулалтаа сайхан байна. Дүнсэн хувцснаас өсвөлээ сэтгэл өндөр байна. Манай багийн гишүүд маань ер нь ярилцлага аваад яриад аялын тухай ярьж байхад бол Мөнх Болор сангийн тэргүүн Мөнх Болорт маш их баярлаж талархаж байснаа удаа дараа илэрхийлж байсан. За тэгэхээр одоо сая бол бид нар ингээ мордны гайхамшиг Чингисийн нуус товчааны морины гайхамшигыг үзлээ тийм ээ. Тэгэхээр тэр тухай одоо ямар сэтгэлтэй, ямар бодолтой байна? За тоглолт сайхан болж байна. Үнэхээр сайхан болж байна. Монгол хүний уруухан Монгол хүүхдийн чадвар гэдэг бол бас дэлхий бас хосгүй бас авьяас юм а гэдэг байгалиасаа тэрүүмэл авьяас гэдэг нь харагдж байна л да. Тэгээд их түүхэн эргэж санахад одоо бас их сайхан байлаа. Омгшиж байлаа. Тэгээд бас монголчууд минь бас ийм хүчрхэг ийм явсан шүү гэдэг бас бахархалаар бол одоо дүүрэн байлаа. Тэгээд бас нөгөө нэг тал нь одоо хэлэхэд л бол одоо бас бид одоо тим уулз байсан байж одоо
ийм бол золчихно гэдэг бас нэг талдаа бас тиймэрхүү санагдж байлаа. Гэхдээ сайхан байна. Аял сайхан байна. Дээр нэмээд хэлэхэд бол миний хувьд бол юм байна. Бид нар их түүхээ мэддгүү тийм ээ, мэддгүү зүгээр нөгөө ном дээрээс хальт хүмүүст харж идэг зүгээр нэг зэгс нэг чиглэлсэн байдаг шүү дээ. Хүний газар, хүний нутагт ирчээд их түүхээ эргэж харж байхдаа сайхан юм шиг санагдаж байна. Тэгж байна. Энэ бас сайхан юм зохион байгуулж байна. Ер нь монголчуудыг одоо бас дэлхийн аль ч өнцөг болонд одоо мэддэг болсон байна гэдгийг мэдгэж байна л да эндээс харахад. За баярлалаа. За баярлалаа. За бид нар ингээд Чингисийн дашган хар сүл тоглолтыг үзчихээ цаашаа далайн эрэг дээр орших цагиба цав буюу уулын тал уул гэдэг нэртэй газар очсон байж байгаа. Тэр уулын тал уул гэдэг нэртэй газар маань болохоор зэрэг далайн эрэг дээр оршсон байж байгаа түрүү хэлсэн. Тэгээд эртний сүмтэй эртний сүм дугуйтайгаас дээрээ тийм аршаан булгтай байдаг. Манайхан аршаан булга гэж ярьдаг. Тийм аршаан булгатай байсан. Тэгээд бидний очоод ингээ эхлээ буухад бол их тэнгэр бол их сайхан байсан. Сайхан нар гараал, нар ээгээл янзын сайхан байсан. Ингээд Чежу арал дээр одоо энэ бидний хүрээж байгаа энэ их ус бол Япон тэнгисийн ус. Ингээд цаашаа үргэлжилсэн их далай нь бол номхон долгион гадаад эхэлж байгаа юм. Бед очигдөр шар мөрөн дээгүүр давж нисэж ирсэн. Ингээ говийн хүн энийг үзээ явж байгаа нэхэр ерөөс нөгөө зүүдл биш юугаадаа гэдэг шиг ийм сайхан сэтгэл төрж байгаа юм. Одоо бидний энэ аяллыг зохион байгуулж байгаа Мөнх улар сангийн маань цааш үйл ажиллагаа яг энэ далаа шиг бас өргөн уудам зах хязгааргүй байгаасаа гэж хүсэж байна. Миний зүгээс. Манай аялын гишүүд маань бас Мөнх улар сангийнхаа тэргүүн Мөнх улартаа баярлсан сэтгэлээ илэрхийлэн бас микрофоны өмнө ярьж сайхан дуу дуулж урайлж бас нийт багийнхаа гишүүдэд баяр хүргэж ирсэн. Тэгээ байж итл тэнгэр муухаарсан. Ер нь бол манай үзэлтэй анхаарал юу юм бэ? Жилийн 4 хуулиар дөрөөсө дулаахан байдаг юм, хур бороо багтай байдаг юм. Өвөлдөө бол тэгсэн чинь сүүлийн үед бол ерөөсөө их юм болсон гэж байна. Цаг агаар тогтургүй нэг бол бороо ордог, нэг бол цаас ордог. Өнөөдөр цаас орж ирлээ гэхэд маргааш бороо орж идэг ерөөсөө тийм тогтургүй уур амьсгалтай болсон гэж ярьж байна манай энэ хөтөч эмэгтэй маань. Тэр талаар танд юу гэж бодож байна? Харин тэгээд ер нь дэлхийн нийтийн хэмжээнд цаг уурын өөрчлөлтүүд гарч байгаатай бас холбоотой байх л да тий. Одоо манай бус орнуудад бол энэ далайгүй орнуудад бол одоо хуурай сөлжилт их явагдаж байхад зарим газруудад бол далай бас энэ байгалийнхаа эсийг дагаад өөрчлөгдөж байгаа хэл гэж бодож байна л да. За одоо энд авчирсан бидрийг энэ аялуулж байгаа Мөнх улар сангийн хамт олон тийм ээ Мөнх улартаа одоо юу гэж хэлэх вэ? Хэлэх үг байна уу тань сэтгэлийн сайхан үг? Байлгүй яах вэ? За Мөнх улар сангийнхаа дэмжлэгээр ингээд нутгийнхаа хамт олонтоор юу журмынхаа нөхөдтэй энэ сайхан газруудаараа аялж маш их сэтгэл өндөр байна. Тэгээд Мөнх улар сангийн хамт олонд их баярлалаа гэж баярлалаа ер нь. За мөн одоо хамт яваа нөхөдтэй баярлалаа. Их сайн үйлчилж байгаа хөтөч болон зурглаач танд бас их баярлж байна. Тэгээ биднийг одоо цаг хугацаа болгонд одоо бид нар ч бас хувийн зарлаар бас ингэж их явж чадахгүй шүү дээ. Тэгээд одоо хамт олонтойгоо сэтгэл нэгтэй хүмүүстэйгээ их сайхан уур амьсгалтай, их сайхан өндөр хангамжтай явж байгаадаа их баярлж байна. Тэгээд Мөнх улар сангийнхан хамт олондоо ажлын амжилт хүсье. Мөнх улартаа ирээдүйд энэ багнасандаа ийм сайхан хүмүүсийг одоо хамтч нийтч болгож зохион байгуулж аливаа ажлыг хийж чаддаг гэдгийг харуулж яваад баярлж байна. Ирээдүйд их амжилт хүсье гэж бодож байна. Амд нөхдүүд, хамт ажилладаг бүх найз нөхдүүд, журмын нөхдүүдтэй бас амжилт хүсье гэж бодож байна. Цаашид одоо бас аялах сонирхол их төрж байна. Их одоо сэтгэлийн болон оюуны их чадамж өгч сэтэл өгсөн явдалд их баярлж байна. Их ур чадвар эзэмшүүлж байгаад баярлж байна. Энэ дотроос их олон юм харж явна. Баярлалаа. За баярлалаа.